оюутнууд бол энэ хууль хэрэглээний ур чадвараа асар их нэмэгдүүлдэг энэ тэмцээнд орсноор. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр тодорхой одоо кейс дээр, тодорхой үйл баримт дээр хэрэглэгдэх хуулийг зөв сонгож олж тогтоох. Дээрээс нь тухайн хуулийн хэм хэмжээний одоо бүрэлдэхүүнүүдийг тийм ээ зөв одоо задлж тайлбарлах. Ингээд одоо сүбсүмцгийн гэж бид нар ярьдаг штеп. Яг тухайн тохиолдолд тухайн хууль хэрэглэгдэх үгүй гэдэг дээр бол мэтгэлцэж тийм ээ. Ингээд тал бүрээс нь бол одоо санал дүгнэлтэд хэлж ингэж оролцдогоор онцлогтой байна. Мэтгэлцээний одоо тэмцээний цаана бол бид ерөөсөө юу гэж бодож байгаа вэ гэхээр сургалтал гэж байна. Энэ нь сургалт оюутнуудыг илүү чадварт суулгах те бодит байдал дээр одоо бодит кейс дээр бодит хариуцлага хүлээж тэгж одоо ажиллахыг л мэтгэлцээнээр дамжуулж оюутнуудад суулгах гэж байна. Биднээс оюутнуудаас суралцж байгаа. Тэдний бэлдэж явах хугацаанд нөгөө кейс дээр зөвхөн одоо бид практик дээр бол зөвхөн ихэмжлэгчийн мөн тодорхой ихэмжлэг тагаал судлаа шүү дээ. Хариуцлагч ерөөсөө судлахгүй тий өөрийнхөө үндэслэл шаардлагаар ярьдаг. Гэтэл одоо болохоор яг нэг кейс дээр хоёр талаас нь судлаад байгаа байхгүй. Тэгэхээр ихэмжлэгч болчоод дараа нь хариуцч болоод өөрийнхөө дэвшүүлсэн санаагаа буцаагаар ницаагаад шүү дээ. Тэгэхээр нөгөө бэлдэж байгаа өмгөөлөгч бас тэрүүгээр оюутнуудтай хамт суралцаад өөрсдийнхөө боломжийг улам мэдээлэл яваад байна гэсэн үг тий.